Үндэсний хангамж аюул байдлын үндэсний хөтөлбөрийн хүрээнд гэрийн групп хөтөлбөрөнд нэгдээд үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт хүртэлийн ажлыг хийсэн байгаа. За тэгээ үйлдвэрийн хүчин чадлыг бид нэр 20-3 дахин нэмэгдүүлээд өөрөлдвөл гомгийн хуурай гомгийн үйлдвэрийн хүртэлийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн байгаа. За ингэснээрээ бид нэгдүгээрт бол яг Монголынхаа зах зээлд бол нийт нийлүүлэлтийг бүрэн хангаж чадж байгаа. Дээрээс нь нэмээд 60 орчим хувийн үйлдвэрлэлийнхаа хүчин чадлыг экспортод зориулж гаргаж байгаа. Дагаад бид маш олон шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргаж байна. За одоогоор бид яг ажиллаж байгаагаар бол 25 оноос эхлээд нийт 6 улсыг зориод судалгаагаа хийгээд бараа бүтээгдэхүүнээ гаргаад эхэлсэн байгаа. За Казахстан, Кыргызстан, Узбекистан, Турк, Оросын улсоос Хятад гэсэн улсуудын бүтээгдэхүүнээ гаргаад эхэлж байгаа. За тэгээд эх энэ 26 онд бид илүү Европ болон Европын бусад орн болон Азийн бусад орнууд руу экспорт гаргахаар зориод ажиллаж байна. За энэхүү гомгийн үйлдвэр маань бүрэн автоматжсан, роботсон технологи бүхий үйлдвэр гэдгээр давуу талтай. За энэ ч утгаараа гэрийн группийн хувьд хүний нөөцийн бодлогын хүрээнд бид 45-аас дээш насны иргэдийг ажлын байраар хангах энэ бодлогыг бас баримтлан хэрэгжүүлээд ажиллаж байгаа. За сүүлийн жилүүдэд мөн гэрийн групп нь илүү бүтээмжийг дэмжих, хүний оролцоог багасгах энэ тал руугаа ажлуудыг хийж байгаа учраас өдөр тутмын процессто робот нэгтлэнгийн энэ автомат системийг бас нэвтрүүлэн ажиллаж байгаа. Аль болох хүний гар ажиллагааг багасгах, бүтээмжийг нэмэгдүүлэх энэ бодлогыг бас баримтлан ажиллаж байна. За 2025 оны хувьд мөн гэрийн групп маань үйлдвэрлэл технологийн, нарийн мэргэжлийн, инженер, технологи энэ чиглэлээр ажиллаж байгаа залуучуудаа бакалавр ажлаа хийнгээ ажиллангаа бакалаврын хөтөлбөрт хамрагдах энэ боломжийг олгож хөдөө аж ахуйн их сургуультай хамтарсан Dual Education гэдэг хөтөлбөрийг бас хийж хэрэгжүүлээд амжилттай дүнгээ үүссэн байгаа. Би 2017 онд Green Industry компанид ажилд ороод ерөнхийдөө бол 9 жилийн нүрийг үзмэн 9 жилийн хугацаанд ажиллаж байх явцдаа хажуугаар нь хайсын хос хөтөлбөрийн хэмжээнд сургуулаа ер нь 4 жилийн хугацаанд дүүргээд 2025 онд сургуулаа төгссөн байгаа. Инженер болсон байх хугацаанд хоногт 100 тонны хүчин чадалтай роботсон технологи бүхий бүрэн автомат гомгийн үйлдвэрийн төслийг бүрэн хариуцаж угсарч дуусгасан байгаа. За бид нар бас олон улсын бас маркетингийн томоохон агентлагуудтай бас хамтраад бүтээгдэхүүнээ бас зах зээл дээр таниулах, бүтээгдэхүүнийг Казахстанд бас олон хүнд хүргэх зорилготой бас ажиллаж байгаа. Тэгэхээр эхнээс бид нэр Казахстан улсад бас бүтээгдэхүүнээ гаргасан. Тэнд бас амтлагаа бүтээгдэхүүнийхээ худалдаа авалт хийх гэсэн маш их олон хүнд бас таалагдж байгаа. Ийм дүр зураг харагдаж байгаа.